Айс хамтлагийн дуусан зүрх хөдлөлтөөний цохилтыг та бүхэнд үзүүлээ. За интро хэсгээр бол шүлэг маягийн уншиж байгаа учраас өөрсдийнхөө хэм маягт тааруулаад тоглоорой. Барилтыг нь бол зурагт үзүүлсэн байна. За дуу маань бол ре минороос эхэлнэ. За цохилтын явдах юм бол ийм цохилт байгаа. Доошо дээшээ, доошо дээшээ. 1 2 и 1 2 и. За ийм цохилт байгаа. Зүрхээр минь зүрх тэрүүлж зүгийнхэн явахтай зүлэн үсэлтэй сүг мэдэрвэ хараар минь симхүүлэгдэн халуухан явахтай шивних хэмсэлээс өгсөн тахилт маань ерөөхдөө адилхан цохилтоор явна. Гэхдээ хэрэг анзаарсан бол за бадгийн одоо 2 мөр яваад төгсгөлийнх нь үг болон тахилтын одоо мөр болгоны төгсгөл дээр цохилт нь арай өөр байгаа. Өөр гэхдээ одоо ямар байгаа гэхээр доошо дээшээ явсан маань 2 дахь давтахтаа дээшээ 2 цохоод тэгээд доошо дээшээ гэж зогсож байгаа. Өөрөөр хэлбэл ингэж орж ирж байгаа гэсэн. За ингэмэл яг дууныхаа үгэнд илүү эмоцийг илүү одоо тодорхой гаргаж өгнө гэж ойлгож байна. За тэгээд үгэлдэг хэсэг орж ирж байгаа. Энэ дээр нь бол яг ерөөхдөө бадгийн араас орж ирж байгаа. Д минор, ре минор. За эндээс барилтаа солихгүйгээр дуусан жигтэй шууд үглэлт нь орж ирсэн. Үнмүхийн хайр минь бичин чамд дуули бадран асах хайрын гэлжээр бидээ шингэн мосыг үлгэж жаргалын далайд хөвч хослон зингэж хүний нөхөн хорвог хамт жаргал лэдлэн туули. За нэг иймэрхүү маягт. За энийг бадгийнхаа цохилтоор хийж болно. Эсвэл ийм цохилтоор хийж болно. Одоо энэ утаснуудынхаа дээдлийн хэсгээр нь 2 цохоод, доотлын хэсгээр нь 2 цохоод дээш нь. Доошо дээшээ. Ийм цохилт гэсэн. За энийг үглэхдээ тааруулаад жоохон урд нь тэмтэй явна. За тэгээд дөрвөлжлүүлээд дараараа гэдэг одоо энэ. За тэгээд дуугаа амжилттай сараарай.